Сайн байцгаана уу? Бүтээгчдийн ертөнц Тэнгэр газрыг холбосон эрчим энергийн сугаас бэлтгэн явуулдаг ээлжид подкаст энхүү эхэлж байна. Өнөөдрийн хцээ багш бид бүхнийг үгүйсгэж тэрслэн үзлийн талаар ярилцгаа сууж байна. Тэгэхээр ямар үед хүнээс тэрслэн үзэл гардыг. Тэ тэрслэн гэдэг чинь одоо байгаа бүх зүйлийг бүрэн үгүйсгэх тийм одоо үзэл хаанаас гарах вэ? Суртал ухуулга гэж ярьдаг штеп хүмүүсийг ингэ нөө тархин угаана. Өөрөөр хэлбэл одоо нэг талаас ингээд хүмүүс нэг тогтсон нийгмийн юм нэг хэв үзэлтэй байж итэл тэрийг нь өөрчлөгч гарч ирээд өөрхөн дотроос ингээд төрсэн тэрслэн үзлээ ярьж тэрслэн Өөрчлөлт хийх гэдэг шүү дээ. тэг өөрчлөлт хийх гэдэг аахгүй. Ямар үед өөрчлөлт ирдэг вэ гэхлээр нэг энэ дадцсан хэв зуршил болцсон болохгүй байгаа юм нэтлэл дуурж байгаа үзлэцтэй тий. Энийг одоо шүгэл үлээх гэж ярьж байгаа шүү дээ. Гэтэл нийгэм шүгэл үлээдэг хүн нь маш цөөхөн. Гэтэл тэр хүмүүс яагаад үлээгээд байгаа? Үнэхээр дотроос нь тэрийг хэлхээс өөр аргагүй болоод цаанаасаа ингээд сүнсний дотор ирчим задрахыг тэрслэн үзэл гаргах гэж хэлж байгаа шүү дээ. Тэнгүүд нийгмээрээ бид нар чинь ингээл нэг л одоо системд улс орон ямар систем тий нийгмийг бүтээхийг хүсэж байна. Яг тэрнтэй адилхан үзэл бодлоор бүгд тархин ингээ угаагдаж. Яагаад угаана гэж ярьж байгаа? Бүгдийг ижилхэн болгож байгаа. Тий нэгнийх нь тархи угаагдахад нөгөөдөлийнх нь тархи тэрийг тосч аавна. Өнөөдөр одоо 10 хүн байлаа гэж бодоход нэг нь эхэлж арай өөр ярьж эхлэх нь шүү дээ тий. Тэр хүн өөрийг ярахад нөгөө 9 нь тэр хүнээ өгөөсгөн өмнөх хэв одоо зуршил суудсан юм хөвшмөл үзлээрээ. За ганц одоо эсрэг юм ярьж байгаа хүн нь тэрслэгч болж штэ тэр хэдий. Тэгээд тэр тэрслэг үзэл чинь ингээд баг багаар яриад тахаар тэр хүмүүс сүнсэндээ буюу зөв штэ. Үнэн штэ гэдэг мэдээллүүдийг бас татраасаа дэмжиж эхэлдэг. Тэгээ явандаа нөгөө ганц хүн 2 3 сүулдэ баг тий энэ тэрслэг үзэл нь үнэн болоод хуучин үзэл сурталыг гаргаж байгаа хүмүүс буруудаж эхэлдэг. Энэ зарчмаар ингээд нийгэмд ийм шин урсгал, шин эрчимийн нэрэг, шин бодол сэтгэхүй энтэй холбоотой сэдвүүд ингээд задарч идэг нь саанаасаа тий хүний дотоодод байгаа амьд хийж байгаа сүнснээс нь энэ эрчим энергийг одоо энэ амьдралын урсгал руу задлах хэрэгтэй байсан л байдаг байхгүй юу? Одоо бид нар чинь ингээд бидний махан бие чинь маш нарийн одоо тий бүр ингээд төгс бүтээл шүү дээ. Энэ дотор бүр сүнс суурьшиж байна. Энэ суурьсан сүнстэй өөрийгөө бүтэн ажилуулж гадагшаа харилцаа холбоо үүсгэх бүрэн чадамжтайсэн тарих оюунтай. Энэний ингээд гаалт оролтын тий системтэй шүү дээ. Сүнснээс бодит амьдрал руу бүх үг яриа хэл үйл хөдлөл сэтгэл хөдлөл ундарч байна. Илэрхийлэгдэж гарч байна. Хүн өөрийгөө илэрхийлэх гэдгийг чинь цаана сүнслээ шүү дээ. Тий? Сүнсгүй бол бид нар ч өвчгөн. Уурыг тарихгүй бол сүнс ажиллаж чадахгүй. Махан биег бол хоёулаа байхгүй, орших боломжгүй. Тэр энэ 3 юм тий одоо хүнийг яг энэ бодит амьдралд ингээд хүн болгож байгаа. Хүн төрөлтөн гэдгийг үүсгэж байгаа ийм 3 том нэгдмэл хүчин зүйл байх нэ дээ. Тийм байна. Тэгвэл энэ 3-аа ингээд төгс хооронд нь зохицуулж чадна гэдэг нь одоо хүний хувьд тийм давдагшгүй сорой даваануудыг давж тий өөрийн хүч чадал тэнхээ сүнс аюуныхаа ухамсар ухаан тий одоо юу бодно тэрийгэ шууд үлддэг. Юу зүрх сэтгэлдээ агуулна тэр нь шууд одоо бодол болдог. Тий энэ одоо 3 нийлээд тий хүн дотоод сүнслэг оршихуй буюу сүнс нь юу гэсэн
юу хүссэн те тэр шууд бодит амьдралд биелэлээ олдог. Тийм одоо гүн гүнзгий төвшөнд ирдэг. Ийм төвшөнд ирсэн хүмүүс энэ нийгмийг өөрчилж одоо байгаа зүйлээс нь тэрс өөр болгодог. Тэдэд тэрслэн үзлийг гаргадаг. Яагаад гэхээр дотоод сүнс нь энийг гарах цаг болсон учраас. Одоо сүнс сэрнэ гэж ярьж штэ. Яагаад сүнсний сэрэлт гэж яриад байгаа юм тий? Яагаад гэвэл бидний одоо бага наснд бидний энэ махан бие өөрийн гэсэн ингээд хүүхэд дөнгөж төрөөл тий бүх хэмийг байж үзэж, хазаж үзэж, мэдэрч үзчихэж энэ мэдрэхүү хүртхүү сууж штэ. Эний ард сүнс өөрөө мэдрэмжээ тий ижил мэдрэмжтэй зүйлээ очиж мэдрээд тэрийг ингээ амьдралдаа ингээд ил даалж ертөнцийн холбоос өсгөж байгаа. Энэ үед нь ингээд мэдрэхүүнд ингээ хаалт үүссэн гэмтлүүд за одоо тэгж болохгүй ингэж болохгүй тий эсвэл одоо айлгадаг штэ. Эсвэл ингээ хүүхдийг одоо өхөж хэрглэж тий энэ биеийн ингээ танин мэдэх үйлдэлүүдийн зогсоох. За эсвэл багтаа одоо ингээ хүнд өвчин тусаад тэр өвчнүүд ингээ дутуу идгээд гэсэн үг шүү дээ. Одоо хүний махан биеийн тийм одоо бүх эрчим энергийг шууд нэвт гаргах алдаа гарч штэ. За эсвэл одоо хөл гараа гэмтээдэг ч юм уу, тайруулдаг ч юм уу. Эсвэл цаанаасаа ингээд нэг юм саас харж өвчин тусдаг ч юм уу тий. Гэх мэтлэн одоо хүний биеинд дотоод сүнсний эрчим ингээд тэр чигт нэвч шавд гарахад цаад болгоч ийм одоо гэмтлүүд гарч идэг. Зүгээр аав ээжийн тий хүүхдээ ингээд нөө одоо инхрийлж бөөцөлж гэмтчгүй гэж айх айдас болгоноор үүссэн биеийн хүртгүүгийг хоригдсан бүх зүйлдээ одоо тэндээ хурж болж тий танин мэдэж болох байсан бүх хүртгүү ингээ хаагдчих байгаа. Бүрэн судлагдах ёстой юмнууд. Тэгээд юм хориотой өссөн зүйл дотор сүнстэй хоригдсан юм болгоно хийхийг хүсдэг. Яагвал тэдрийг танин мэдж сая сүнстэй бүтэн мэдрэхүүгээр гарах гэдэг нь шүү дээ. Тийм учраас ингээ хорих тусмаа улам тэрийг хийхийг хүснэ гэдэг яриануд гарч штэ тий цаанаасаа. Гэтэл эний чи хин яриад байгаа. Бид тэр өөрсдийгөө тий би ярьж гэдэг чаар сүнсэл яриад байгаа штэ. Та амьтаа учраас ярьж байна. Та амьгаас мал тань амнаас өгч гарахгүй штэ. За тэгвэл одоо энэ нэг махан биений гэмтлүүдийг засаад бид нар ингээд бүтэн утгаар нь тий сүнс энэ биендээ ямар ч цаадгүй гадагшаа өөрийгөө илэрхийлэх бүх төвшин орж ирэх. За тий хүний сэтгэл хөдлөл гэж ярьж байгаа тий. Багасаа ингээд би одоо хоригдсан мэдрэхүү болгоны цаана тий тэнд хүртэж болох амийн эрчим болгоо ингээд тутсан юм дээр хүний сэтгэл хөдлөл ингээд хаалттай болж идэг. Одоо сэтгэлээ хаатсан хүмүүстэй хүн тийм хаалттай мэдрэмж өгдөг штэ. Ойртож болохгүй. Ойртоод ярьсан ч тэр хүн хаалттайг нь мэдэгддэг те. Чин сэтгэлээсээ ялцаж чаддгүй. Заавал ингээд өөрийгөө нөөх хамгаалах, тусгаарлах мэдрэмжүүдийг өгч идэг. Тэгвэл тэр одоо сэтгэл хөдлөл дээр суусан дадал одоо хүүхд наснаас байнгын тогтчихдог байна шүү. Ядвал ээж аав болохгүй гэсэн. Хориотой сэдв рүү зүрх сэтгэл бас хориотой хаагдсан. За яг энэ дээр би болж байгаа тий одоо үзэл бодол. Ингээд хүн гурван төвшөнд өөрийгөө илэрхийлэх арга хаалттай тусгаарлагдмал тэгээд нэг яг болно гэсний дагуу үзэл бодол суучлаа. Тэр зүйлд зүрх сэтгэл нэгдлээ. Босод бүх зүйлд хаалттай хүн тий. Ингээ хүн хаалттай системийн горимд орчдөг. Энэ үед амьдралаас тусгаарлагдсан мэдрэмж аваад би гэдэг үзэл сууж эхэлдэг байна шүү дээ. Тэгвэл одоо энэ гурван төрлийг чинь ямар ч хаалт саадгүй болгож задлах үед саадгүй оюухантай хязгааргүй сэтгэлгээтэй гэсэн үг шүү дээ. Тэрэндээ тохирсон зүг сэтгэлийн ямар ч айцгүй нээлттэй тэр нь тохирсон тий одоо энэ хоёр нэм болоод ирэхээр энэ биеийн дотор чинь сүнсний чинь сэтгэл хөдлөл ухамсар хоёр аваад ирлээ. Эн чинь бүх юмаа хийхин тулд биеийг чинь задлахыг хүснэ. Биеийн бүх хаалтуудыг. Ингээд хаалт болгоноо задлаад бүх зүйлийг хийх бүрэн эрх чөлөөтэй болсон үед сая хүний
одоо 3 биеийн тэнцэл. Энэ сүнс. Үгүй оюухан сэтгэл махан биеийн 3 биеийн төвшөнд хүн ингээд төгс цогцролтож сүнс биедээ бүрэн сууж тий бүх мэдрэмж сэтгэл хөдлөл ухамсараа удирдах хэрэгтэй болдог. Тэгвэл хүн жишээ нь зүрх сэтгэл нь хаалттай үед хүний тий оюун бодол өөрийгөө зөвхөн тий оюун ухаан гэж сэтгэж эхэлдэг. Ятгал зүрх сэтгэл нь хаалттай. Тиймдээ өөрт нь мэдрэгдэх бие байхгүй болчиход шүү дээ. Сэтгэлийн бие. Тэнгүүт нь яг нэг тодорхой төвшөнд ингээд одоо нэг хоёрхон сэдвээр дээр нэг хоёрхон онцгой дээр ч юм уу тий эсвэл тэр хүний ингээд хэр хаалттай байгаа тэр жоохон тухтай бус гэж яриад байгаа шүү. Тэр тухтай бусдээ бүр сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй дарж эхлэх юм бол бүр хөмөл болоод хүн өөрийгөө зүгээр би оюун ухаан юм байна гэж бодож эхэлснээр тарих тэнд хүчээ авчдаг. Хизээч одоо зүрх сэтгэлээ нийггүйгээр хүн амьдарч чаддаг болно гэсэн үг. Энэ ингээ 3 биегүүгээр тий зүгээр ингээ оюун ухааныгаа бий гэж бодож штэ тий. Тэгээ бүр махан биеэж ингээ анхаарахгүйгээр зарим хүмүүс би гэхэр зүгээр өөрийнхөө оюун бодол үзэл бодлоо ярьдаг хүнийг бий гэж бас хэлж болоод байгаа хгүй. За ийм хүмүүс болохоор ингээд нэг юм хөтөн мэдрэмжтэй маш юм хайрцаглагдмал тий. Тэгээ дээрээс нь ингээд одоо өөрх нь нөгөө бие организмыг байгаа үгүйч мэдрэхгүй амьдардаг учраас бодит амьдрал дээр ингээ ярьж хэлж байгаа юм ерөөсө бууж ирдгүү. Ээл юм нэг хий ярьсан робот маягийн хүмүүс алчдаг. За тэгвэл одоо энэ сэтгэл биеэ ашиглая тий. За зүрх сэтгэл нь багахан нээлттэй. Тэгээд оюун бодол нь тэндээ тохирсон одоо юм үзэл бодолтой. Энэ хоёрыгаа бий гэж боддог хүн байдаг. Тийм хүмүүс миний мэдрэмжээр миний сэтгэлтэй гэж ярьдаг. Миний үзэл бодол. Тий. Гэтэ үзэл бодлоо нэх ярихгүй. Гэтэ би гэдэг үгээ ярихдаа айгүйх тийм мэдрэмж гэдэг үг оруулж ирж тий. Миний мэдрээд байгаагаар гэж хэлж ярьж эхэлдэг. Яг л мэдэрсэн зүрх сэтгэлд одоо тохирсон оюун ухаан яриад байгаа. Заримдаа одоо зүрх сэтгэл нь бас тэр хүмүүс чинь хит айвал хаагдчихаар бас оюун ухаанаар юм ярьдаг. Тэр хүн гээд их олон янзаар яриад байгааз өөрийг илэрхийлээд бигээд байгааз. Тэгээ одоо яг ингээд сэрэлт авчаад энэ 3 төвшөнд ингээд эрчмээ ингээд жоохон ойлгоод эхлэхээр энэ хүн тархиараа яриад байна уу? Тэгээ зүрхээрээ яриад байна уу? Гэдгийг ингээд бид нар мэдэрч эхэлдэг байхгүй. Туршлага суудсан юм штэ тий хүнийг таньж эхэлж байна. За тэгвэл одоо нөгөө зарим хүн нь одоо өөрхөн ингээд нөгөө махан биений хүч чадал эндээ ингээд найдаж амьдардаг хүмүүс байдаг. Бүх юмыг хүч чадлаар хэмждэг. Тэ? Тэгээд бярдаж хийдэг. Юмны ингээд нөгөө одоо нарийн уур ухааныг ухтгүй. Тэгээд биеийн жаргал их бодож амьдардаг. Би амар амгалан биел сайхан байв болох гэж штэ. Тэгээд амралт, зугаалга тий одоо юу гэдгийг нэг юм уус орморны тухай бодохгүй мөртлөөсөө ядагчаас нэг биеийн амрах тухай тий биеийн амар тайвны тухай бие цэнгүүлэн жаргуулах тал дээр бас нэлээ идэвхтэй. За тэгээд энэ нь ингээд зүрх сэтгэлтэй холбогдвол маш тийм одоо сэтгэл зүрхнээс юм хүмүүс нэг сайхан сэтгэлтэй хүн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд биеийн илэмжин ч гэсэн одоо сайхан өөрөөр хэлбэл ингээд одоо бие сэтгэлийн үед амьдарч байна. За гэтэл энэ гураа ингээд нийлүүлж амьдардаг хүмүүс нэлээн одоо тийм бусдад нөлөө ихтэй. 3 биеийн түвшинд бусдад нөлөөлж шин. Бодит амьдралыг махан биеийн нөлөөлж байна тий. Оюун ухаанд нь бодлороо нөлөөлөд тэр хүний зүрх сэтгэл хөдлөлд нь сэтгэл биеэрээ нөлөөлж чинь гэсэн үг. Тэгвэл хүн одоо ийм 3 түвшний бие бүрэн хэр их нээхээс шалтгаалаад тэр хүмүүс дэлхийд маш том нөлөө үзүүлдэг. Дэлхийн хэмжээний тэрслэн үзэл гаргаж өөрчлөлт гаргадаг хүмүүс болдог. Зарим нь хувирал гаргана, зарим нь бол хувьсгалын бүр мундгууд нь хувьсгал гаргана. Тэгэхээр одоо мэдээж ийм 3 түвшний тэнцвэрийг олсон хүн гэдэг бол дотоод ертөнцөө бүрэн ойлгоцсон, сүнснээсээ одоо бүхий мэдээлэлээ гаргаад өөрийгөө хэрхэн удирдахаа зохицуулсан маш тийм хүчтэй эзэн сэтгэлгээтэй тий дэлхийд эзэн суудаг. Улс оронд эзэн суудаг.
маш олон хүний амь амьдрал эзэн суудаг учраас тий бүгдэнд нь нөлөөлж чадах үзхэн бий болдог. Тэгэд энэ хүмүүсийн дотроос тэр бүхнийг өгсгэгч төсөл үзэл гарч ирдэг. Яагтвэл эзэн суудсан энэ хүний дотроос чинь тий энэ дэлхийн ертөнцийг өөрчлөх, энэ улс орныг өөрчлөх дотоодоос нь агуу санаанууд төрж эхэлдэг. Учир нь тэр хүн сонгогдсон байна. Тий өөрийгөө өөрөөр дотроосоо зэгцэлсэн байна. Нүглөөл нь бүх төвшөнд гарахад бэлэн болсон, хэлж ярьж байгаа үг нь хурц тий бүгдийн дотор үнэн гэж сонсогдно. Яагтвэл тэр хүний сүнс дотроос нь ам ороод бүхэл биеэ эзэндээ дуудаад гаад ирсэн учраас тэр хүний дуу хоолой амьдралын өмнөөс ирж байгаа юм шиг сонсогдож тий. Тэр хүмүүс бүгд дотроос сүнстэй учраас дотроос нь өдөөж өгдөг. Тийм ч учраас ийм төслөө үзлийг бодит төвшөнд ингээ хэрэгжүүлэгч хүмүүс бол агуу хүмүүс. Тэгээд тэр хүмүүс бусдад нөлөөлөд нөгөө нэг 10 хүний чинь тий эхлээд ганцаараа одоо эсрэг ад үзэгдэжсэн бол тий буцаагаад өөрсдийг нь ад үзэгдсэн мэдрэмж үзүүлж байгаа тий. Тэгээ өөрхөн төлөөнд тавтуулаад за тэгээд энэ өөрчлөлтийг хийдэг. Өөрчлөлт баг багаар явсараа хувирал болоод, хувирал нь хувьсэл болоод, хувьсэл нь хувьсгал болж нийгэм тэр хаяараа өөрчлөгддөг. Тэгэхээр нөгөө сая 10 хүн дундаас нэг нь одоо яг ийм төслийн үзэл гаргаад үзэл бодлоо одоо ингээд илэрхийлээд эхэлж шүү дээ. Тэнгүүд нөгөө 9 хүн нь эхлээд те хүлээж авахгүй одоо ингээд шүүмжлэх маягаар хандж шүү дээ. Тэр хүмүүс маань болохоор яг энэ төвшөнд ирээгүй учраас одоо тэр хүмүүс яг юун дээрээ байна гэдгийг бас тодорхойлох шаардлага гараад байна да. Тэгэхээр би яг миний одоо тарих их ажиллаад байна уу эсвэл зүрх ажиллаад байна уу гэдгээ бас ялгах хэрэгтэй болоод байна. Махан биен дээр одоо тийм үйлдэгч бие маань хэр байна гэдэг. Би яг аль төвшин дээр байгаа юм гэдгийг хүмүүс сайн өмнөх ярьсан юм дээр бол ойлгоод авчих байх тийм. Гэхдээ тарих зүрх хоёрын ялгааг хэрхэн одоо би яг тархин дээр байна уу эсвэл тэр зүрх сэтгэл дээр байна уу энэ дээр алин дээр нь би илүү хувьтай байна гэдгийг яаж мэдэх вэ? Одоо ийм тарих бол тэ үргэлж шүүж идэг. Логик сэтгэлгээ. За тэгээд одоо энийг олон төвшөнд яригдана л да. Жишээ нь зүрх сэтгэл нь хаалттай тарих ямар эдгүү гэхээр маш айцтай. Одоо бүх зүйл нь хумигдмал, баригдмал, тэрийг үнэн гэж нотлохсон хүчлэл ихтэй, тулгалт ихтэй. Тэгээ бүх одоо юмыг ингээ олон талаас нь харах чадамж байхгүй тий. Ганц хоёрхан харах үнцгийн хараагаараа тулгадаг. Энэ үнэн гэдгийг баталгааг хүсдэг. Тэгэд энэний цаана одоо шүүлтүүд явж идэг. Өөртөө ижил сэдвтэй хүнтэй ижилсэж тий хамтарч чаддаг бол ижил бусдаагаа ойлголцож чаддаг. Эсрэг одоо юм үзэл бодолтой хүмүүстэй бүр тий яаж учраа олохоо мэддэг. За энэ үдтэй хаалттай зүрх сэтгэлтэй бол юм. За зүрх сэтгэл нь ингээд жаахан нийтлэг хүмүүс байдаг шүү дээ. Гэтэ хуурмаг байдлаар нийтлэг хүмүүс байна. Тий энэ нийгэмд чинь би нийтлэг байж тий энэ олон хүмүүстэй харилцахгүй бол би ганцаардэн штэ тий би хинж биш болчих штэ гэдэг айц дээр зүрх сэтгэл нь хаалттай мөрлөөсөө нийгмийн соёлд тааруулаад тэрнээс суралцаж авч агаад босод хүмүүстэй нийгмийн соёлын дагуу нийтлэг байдал үүсдэг. Энэ хүмүүс хуурамч. Яагтвэл хуурамч гэдэг нэрийг хараад таны зүрх сэтгэл хаалттай, таймтай биш харилцаа үүсгэж байгаа гэсэн утгатай. Тийм учраас ийм хүмүүсийн нөхөрлөл, одоо найз, андлал эдэргэл гой гой нэртэй мөрлөөсөө пэргээл задарчдаг. Эргэж хараад би бинээ муулж идэг тий. Би биенийхээ одоо сэтгэл зүрх зовлон ойлгодгоо. Учраас л буруу харж муулаад биш тий. Тэр одоо би бинээ ойлгож би биенийх төлөө явдггүй. Зөв сайн дүр эсгэж явдаг. Тий. Яг бол би сайн ажиллаж нийтлэг байх хэвээр. Би олонд хүлэмж өрөх хэвээр. Хүлэмж өрөх айц тий. За тэгвэл одоо зүрх сэтгэл нь жаахан нээгдсэн. Тий. Бусдын төлөө ингээд өмхөн ч гэсэн бодол тээж чадах үз. Одоо амин гайхаж чадах сэтгэл зүрхнээс. Тэгээ нэг ингээд
одоо оюун бодлороо чиний төлөө гэдэг үг оруулж яриад тэр хүний амьдралд жахан ч гэсэн өөрчлөлт хийж чадаад амьтаа тэр хүнд ингээд ам мэдрүүлж Аа. зүрх сэтгэлээсээ тэр хүнд одоо тэр хаалтай зүрх сэтгэлийг нь амны жаахан ирчмээр нээж зөвлөрүүлэх боломж өгч тэр хүнд ингээд нөлөөлж байгаа тийм хүмүүс бас байгаа. Аа. Энэ хүний одоо тархитэй бусдын төлөө гэсэн сэтгэлийг өөрөөрөө илэрхийлж гаргаж эхэлдэг учраас хүлээн зөвшөөрөлтэй болж эхэлдэг. Цаашаа нэгдэх боломжийг өөрхөн зүрх сэтгэлээрээ хүнд нөлөөлж үзсэн учраас урамшаад болох юм байна гэдэг тийм мэдрэмж аваад бусдын төлөө гэсэн сэтгэл нь одоо эхнээсээ нэг л удаа гараад мэдэрчвэл нэмэгдсээр хагаад өөрөө хаяандаа өөрийгөө ямар хаалттай, зовлонтой, зовиртой, хиймэл амьдарч яснаа мэдрээд тэгээд энэ нийгмийн одоо үзэл сурталын хохирогч болцсноо ойлгоод бүгдийн дор ингээд хинч биш амьдралаар амьдарч яснаа мэдрээд ам морхыг хичээдэг. Энэ бол сүнсэн сэрж байгаа юмс. Гэтэл энэ хүмүүсийн хувьд махан биений тэр хаалт бол арилах болоогүй. Ягаачгүй. Тэг зөвхөн амьдарч дотроосаа дөнгөж ургаж эхэлж байна. Амьтай гэдгийг ойлгож эхэлж штеп. Гэтэл энэ төвшин явсаар агаад зүрх сэтгэл нь бусдын төлөө арай хин айцгүйгээр зүгээр л урсаж гардаг. Тэг багхан ч гэсэн юм урсгалтай болоод эхлэхээр өөрөө ирэхгүй энэ нийгэм болохгүй байгааг мэдрээд хүмүүсийн амьдрал нэг л биш байгааг хараад тэг одоо нөгөө матриксаас сэрнэ гэж яддаг штеп. Бүх хүмүүсийн амьдралд өөрчлөлт оруулах хүсэл орж эхэлдэг. Багаан тэрсэж эхэлж аад зориг орж штеп. Тэгээд тэр хүний чинь ингээд оюун бодол зүрх сэтгэл нь ингээд сүнс буюу амьтай мэдрэмж рүүгээ баг багаар уусаа, зөөлрөө тархины үзэл бодол хаалтууд нь баг багаар тавираад гэд нээлттэй гэдэг сэдв рүү ороод эхлэхээр аяанда би дотроо ийм нээлттэй байхад би яагаад бодит амьдрал дээр энэ болгоныг шууд хийж чадахгүй хаалттай юм шиг байгаад байгаагаа ойлгоно. Таны одоо нөгөө махан бие чинь тусдаа таныг ингээ хаагаад штэ. Бага насанд чи авсан болохгүй гэд ухамсаргүй хүмүүжүүлсэн. Тэг яагаад болохгүй гэдгийг ч ойлгохгүй төвшөнд ингээд автоматар хөдлөөс орсон таны бие одоо нөгөө сүнсний ухамсар зүрх сэтгэл хаалт болж эхэлж садаа болоод тэгээд тавируулж эхлэхийг хүсдэг. За энэ үед тэр бага насны хүүхэд насны одоо шарах гэж нэрлэдэг. Яагаад шарах гэсэн сүнсийг үнэхээр одоо хаацсан байгаа хэрэг. Гэтэ шарах гэдэг одоо үг нь маш эмзэг сэдв гэсэн утгыг агуулж эмзэгэлдэг болцсон. Юун дээр маш аимхай болсныг хэлж зориггүй болчихсон дотор байгаа бүх тэр сүнсний чадах тэр чадвар чадамжийг гаргах ирэхгүй болцсон тийм айдас. Тэрэндээ маш олон жилээр итгэхэд өдий хүрсэн. Тэрнээсээ ингээд тэр баг өөрхөн тухтай бус тэрийг барыг би гэж ойлгоод амьдрал сурцсан тэр юм а тавируулна гэдэг чихэн өөрийгөө ялан дийлэх процесс болж хувирдаг. Хин ялан дийлээ да. Сүнс таны дотор ам орчоод энэ махан биений чинь гүн суугдсан энэ бодит нягт ирчимтэй таны энэ одоо махан биеийг дотроос нь өөрчилж гарч ирнэ гэдэг нь яг ингээд өндөг цаг нь болоод дотроос хагарахын тулд маш их даалт өгж тэмцдэгтэй адилхан тийм тэмцэл үзүүлдэг. Тэгжиж хүн бодит амьдралдаа тэр бусдад нөлөөлөх үз үг үйлдэлийг гаргадаг. Юу бодож сансан тэр дорой хэрэгжиж идэг. Бусдыг байлдан дагуулдаг. Бүх талаараа үлгэрлэн жишээлдэг. Тэгээд энэ махан биений төвшөнд өөрийгөө ялсан хүн гэдэг хэв дадлаа одоо хувьсгасан хүн байна шүү дээ. Урд нь гамбаа гэж юм хүн байсан. Одоо гамбааг хар тис өөр. Яацын гэмээр тийм дотоод хүч чадлыг зүгээр дотроосоо бүлэглүүлээд гарахад бэлэн болсон болтлоо хувьсж штэ ийм хүмүүсийн одоо хувьсэл юугаар илэрхийлэгдэх гэхээр зүгээр л бүх юм дотроос нь амьдрал өөрийг нь тэр чигтээ дэмжиж байгаа юм бит. Тийм хүчтэй урсгалаар бүхнийг чадна хийн бүтээн өөрчлөн хувьсгана гэд маш том дуурж маш өргөн цар хүрээтэйгээр алсыг харж сэтгэж энэ болгоноог хийх тэр хүч чадал хүн олныг босгож ирч чадах
Зүгээр л бусдад одоо их хэмжээгээр зориг зүрх бүх төвшөнд нөлөөлөх тэр хүн болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр хүн тэрийг ховсгадаг. Тэхийн тулд өмнө нь байсан тэр хүмүүсийн айдсан, датцсан бүх юмыг тэрс эсрэгээр нөөцлөх гэж байгаа учраас тэр их тэрслэг үзлийг хүн болгонд суулгадаг байна шүү дээ. Хин суулгаад байгаа? Дотроос нь өдөөж. Гаднаас нь ярьж. Ингээд татна гадна нөгөө энийг хийгээд эхэлгээд сая хүн өөрөө ирэхгүй хурдан аваад үнэн гэдгийг татна гадна нөгөө хүлээн зөвшөөрөөд тэгэл зүгээр ямар ч зовлонгүйгээр хувьсгал явагддаг. А тэгвэл хувьсгал гарахаас өмнө хүмүүс эхлээд өөрчлөгдөх хэрэгтэй гэдэг байна шүү. Тэгвэл бид нарт энэ яагаад монголчуудын дотроос дэлхийг байлдан дагуулна гэдэг үг гараад идэв. Яагаад монголчууд дэлхийг өөрчлөөд байгаа юм те? Яагаад монголчууд хувийн адвал те бүр хамгийн арчаагүй сул дорой үндэстэн болчихдөг юм. Тэд чинь тэр агуу хүч чадлуудаа энэ одоо 3 төвшөндөө хаацсан, 3 биеийн төвшөндөө хаацсан учраас хамгийн хувийн ачаас хамгийн одоо сул дорой хүмүүс болж хувирдаг. А нээжхэрээ хамгийн хүчтэй бүх дэлхийн нийтэд нөлөө үзүүлж чадах үз маш том орон зайтай тийм агуу сүнслэг тийм амьдралын өмнөөс сонгогдсон арт түмэн болж хувирдаг. Тийм учраас монголчуудын одоо сэрэлт туйлдаа хүрээд бүх зүйлд ингээд амь нам там цаана болох тий. Одоо улс орнод мөхийн аюул тулах, өөр хүүхэд нь амьдралд нь ирээдүйн харагдахаа болох тий. Бүх төвшөнд ингээ хумигдж байгаа үедээ сая бүгд нэгнийхэн тартаас тэрсэлсэн эрчим болгон хоорондоо дотоодоосоо тэрсэлцэж байгаад цаг нь болохоор бүгд гаднаа ялан дийлж тий. Энэ бүх хичмэн нэгэн зэрэг нэгдээд ирэхээр гал төмөр мэт бусдад нөлөөлж бүгд ингээд сэрж босч эхэлдэг байна шүү дээ. Гэтэл энийг ингээд яг одоо зовлондоо баригдсан. Яг одоо таны бие шаналцсан, өвдцэн тий. Яг одоо та энэ 3 биеийн төвшөнд хаалттай бол энэ яриг ойлгохгүй. Энийг нээсэн хүн л ойлгох тий. Нээж хэлэхээр л дотроос чи энэ болон гараад ирдэг. Тийм учраас монголчуудыг тий хүчгүй байх тал дээр энэ чадар чадамжийг гарахгүй байх тал дээр тий бүх талын бодлого бүх одоо Монголын хүч чадлыг мэдэрч айдаг тий бити босоод ирээсэй гэж боддог. Дэлхийг нөлөөлөлтөө ингээ атгаж идэг. Тий энэ одоо дэлхийн эрчим энергийг өөртөө удирж идэг. Тэр хүмүүс тэр улс үндэсний цаана оршиж тий тэдрийг удирдах байгаа тэр хүчнүүд энэ бүх бодлогыг явуулждаг. Гэтэ тэд нэг сэрээд ирсэн хүмүүсийг тий нэг сэхирлээ авцныг тэд ингээд гүйцэхгүй яагаад ч гүйцдэггүй гүйцсэн удаагүй тий яагаад гэвэл энэ ингээд нэг л өдөр нэг цэцэг тий ингээд бүх цэцгүүд ингээд байжгаад нэг өдөр ингээд өглөө босоход ингээд цэцгэлцэн мэдэж та гадаа тэрнтэй адилхан тийм хүч байдаг байхгүй. Тэгэхээр одоо бидний дотроос энэ төслөө үзлүүд утгагүй их хэмжээгээр гарч эхэлнэ. Бид нар энийг зөв заалахын тулд тий бид нар одоо мөнх тэнгэр гэж ярьж штэ. Яагаад монголчууд мөнх тэнгэрийн мөнх амьтаа учраас мөнх амь амьдралын эзэд учраас энэ эрчим энергийг удирдах эрхтэй байдаг учраас мөнх тэнгэрийн тухай ярьдаг. Тэнгэр эцэг гэдэг энэ одоо дээд ухамсарын хүсэл тэмүүлэл хүний дотроос нь мэдрэгдэж мөнх тэнгэр дотроос нь ам орж тэгээ сүнсээр нь дамнаж амьдралд ам орж энэ хоёр хүч хүний дотор ингээд нэгдмэл байдлаар ингээд нийлээд хүч авч эхлэхэд энэ хувьсгал явдаг байхгүй юу? Тэгэхээр монголчуудын тэнгэр эцэгсэрсэн мөнх тэнгэр амилсан. Одоо төд бодлогүй те бидний дотроос энэ их одоо гал хүч, ухамсар хүч энэ хоёрыг нэгтгэсэн энэ бодит биеийн хүч чадлууд сэргэнэ. Сэргээд эхэлсэн. Тэгээ энэ утгагүй ингээд юугүй гэдэг шиг тий ойрхон. Тэгэхээр бид нэр одоо зүгээр сэтгэлээ энд бэлтгэж итгэлээ энд дүүргэж тий энэ болгоны хийх цаг ирсэн. Тэнгэрийн цаг ирсэн. Энэ тэнгэрийн цаг монголчуудын дээр дотор ертөнцөөс эхлэнэ гэд бод. Тэгээ тэр хэн нэгэн тэнгэрээс цэргүүд бууж ирэх гээд байгаа чинь та нарын тий
дотор амилж байгаа та нарын сүнс ахгүй юу? Тэ? Тэр чинь тэр хөх толбор чинь давнаад та нарын биеинд орж ирээд суурьшсан байна. Тийм учраас тэрийг хүлээх хэрэггүй дотор чинь байна. Тэ? Тэр цагийг хүлээх хэрэггүй дотроос өөртөө амил ирсэн байна тэр чинь. Тэгээ одоо энэ болгонд тэ одоо стажийнхэн босч ирэх. Босоо Монголоо харуулах тий. Тэнгэртэйг ижилсэх цаг, дүүцэх цаг болцгооцоо. Энэ болгоныг хэрэгжүүлэхийн тулд тий хүн болго айцтай штэ. Яагтвэл энэ тэрсэлж босч ирсэн хүн болгоныг нүдэн дээр нь дарж тий. Итгэлийг мохоогоод бид ингээд бүр хөвшүүлсэн. Гэтэ яг хөө тэнд 1 2 нь гарч иж өдөөсийн гал асаасын шүүлүүлээсийн тий. Гэтэл бүгдээрээ дотроо чимээ авцсан байгаа. Бүгд Чимэлцэн байгаа. Ялангуяа монголчуудын дотор хүч зэрэхэд агуу одоо байгалийн зөн хүчийг мэдэрцгээж идэг. Яг цаг нь болохоор дотроосоо босч ирэх юм мэднэ. Цаанаасаа ингээд тэнгэрийн цагт орсон гэдэг чинь тий. Нийтээс шал өөр давтамж ичмийн зөн бидний дотор урсаад эхэлсэн гэсэн үг. Бүгд дотроосоо цаг нь болохоор босч ирдэг. Энэ бол тэнгэрийн одоо тэр цэрэг амьсууд ахна ш бид нар. Тэгээ тэрий чинь яг энэ тэнгэр ухааны талаар бид нар удахгүй бас их ярих болно тий. Тэгээ энийг баг бүгдээрээ ойлгож байгаа. Ойлгохгүй байсан ч сүнс чинь ойлгож байгаа. Удахгүй таны дотроос энэ мэдээлүүд тий өөрөө ирэхгүй өдөөгдөж гарч ирэх цаг ирнэ. Дүүрэлцэн хасан тий. Тэгээ энэ үед хойш сухгүйгээр урагшаа босох тэрх зоригчинч тэрх чадалчинч амтагдаж эхэлдэг. Тийх учраас л босч ирдэг байна шүү дээ. Тэгэд хүмүүс тэгчтэй монголчууд юм султаараа үр ширтэй тий ийм ховь ажижсэн байхад яаж тэр нэгдэх юм бэ? Гайхчааш тий. Ялангуяа энэ одоо бөөгийн галууд тэгээд энэ тэнгэр ярьдаг хүмүүс тий монголчуудын нэгдэж чадахгүй л аргаан барцсан явдаг тий. Гэтэл цаг нь ирээгүй байна. Нэгдүүлэх хүч татраас 8 орж тий. Тэрийг мэдэрдэг хүмүүс нь цэгцрээгүй байсан л ахгүй. Энэ 3 төвшөнтэй гэсэн үг. Тэгээ энэ 3 төвшөндөө. Зүрх сэтгэл нь нэгдсэн бас нийтийн төлөө, бусдын төлөө гэсэн хүмүүс их байна. Юу хаан буюудаг тэр үгээрээ бас тий тархиараа бодоход ингэхгүй болохгүй юм байна гэдэг юм бас олон харсан хүн байна тий. Эднэр нэг тусдаа ингээд нэг жоохон байгаад болохоор энэ 3 нэг тэнцвүүлэх нөгөө хүчээ нь бас нөгөө мэдрээгүй байгаа дээ. Гэхдээ энэ бол нэгтгэхэд бол маш амархан тий. Удахгүй нэгдэж эхэлнэ. Ягдвал одоо л тэнцэж эхэлж байна. Яагаад энийг ийм сайн мэдээд тий шууд ингээ яриад байна гэдэг бол яах аргагүй бид нар энэ дотроос энэ ирчим нэргүүд сэрэгцэн ингээд нуугдаж одоо ил гарахгүйгээр эхлээд дотор ертөнцөөс өөрчлөлт шинжлэх нэлийн юм хүчтэй одоо замыг бид нар туулсан. Одоо нэг ил ярьж эхлэх гэж байна тий. Яагаад энийг ил ярихад юм зөрөгтэй байгаа юм гэхээр бид нар айх шаардлагагүй гэдгийг ойлгоцсон. Тэр хүчийг дотроос эзэмшсэн. Мэдэрсэн. Тэгээ энэ одоо сүүлийн 2 жилийн хугацаанд бэлтгэгдсэн гэх юм уу? Ингэж монголчууд бэлтгэгддэг юм байна. Ингэж тэр одоо олныг өөртөө байлдан дагуулах цөөн хэдэн монголчууд босч ирдэг юм байна шүү дээ. За тэгээ энийг бодит амьдралд гаргахын тулд бид өөрсдөө ялан дийлж байна. Тэгээд энийг одоо шууд тий юу бодож сансын дээрээ шууд хэлж ярьж эхлэх цаг болсон. Яагаад гэвэл тий монголчуудын дотоодод байгаа мөнх тэнгэр эсгүүд босч ирнэ гэдэг чинь. Энэний ард бүх аим амьдралыг өөрсдөө дотор багтаацсан учраас энэ дотор оршиж байгаа тэд хүмүүсийг нөлөөндөө автуулах хэмжээний хүч чадал нь ороод ирсэн учраас тий бидний юу бодож, юу сэтгэж, юу үлдэх тухай тэд бидний төвшөнд багтдгийг. Бид тэдэнд нөлөөлдөг болсон юм. Тэгээд энэ одоо харын цагааны гэж яаж байгаа энэ бүх төвшнийг хүлээн зөвшөөрсөн тийм эрчим энергитэй тий тэнцвэрт байдлыг үүсгэж чадаж байгаа учраас бидний одоо юм зөрөгтэй ярих зөрөгтэй үлдэх цаг эхэлсэн байна шүү дээ тий. Хүмүүс чинь тэгтгэлтэй тий одоо
энэ хүмүүс байна. Хараа атлал зөвхөн цагаанаа ингээл яваад байна. Тий. Чиний өөрөө хар цагаан дээр л яг бүхлээрээ оршиж штт. Аа. Тэгэхээр энэ ялгамжтай байдал танд байна уу гэдгээс эхлэх гээд байна уу? Тий. Хүн тий ялгана гэдэг чинь тий одоо хоёр туйлд ойлголтыг тий нэгийн зөв нэгийн буруу ч юм уу тий энэ нь үнэн энэ нь худалч гэдэг юм уу тий Эндээс ийм маргааш байр суурин дээр ингээд автаж эхлэхэд аль нэг талыг нь барьж эхлэхэд л монголчууд хүчээ алдчихдаг. Энэ бол тий та тамийн эргүүлэгт орж өөрөө өөрсдийгөө тий энэ бодлын шоронд сэтгэлийн шоронд тий хүслийн шоронд хийчих айц тий нэг талыг барина гэдэг чинь нөгөө талаас айцсан биш. Хүсэхгүй байна шүү дээ тий. Гэтэл монголчууд ямар ч ялгамжгүй бүхлийг багтааж тий одоо ямар ч туйлд ойлголтгүйгээр бүгдийг ингээ багтаасан тийм тэнцвэр тухайныг өөртөө бий болгоход сая монголчуудын дотор бүх юм багтаад орж ирдэг. Сэтгэлд нь багтчлаа. Оюун ухаанд нь багтчлаа тий. Одоо биеийн хэв дадал багтах шүү дээ. Тий тэр хүч чадлууд орж ирэх шүү дээ. Нөгөө цагаана хит ингээл хараа үгүйсгдэг хүмүүс чинь хараа танихгүйгээр яаж одоо бүгдийг багтаах вэ те? Одоо арга бэлэг гэж ярьж байна. Хар цагаан л гэж ярьж байна. Тэгэхэд яг энэ хоёр туйлд үзэлтээс юм болол энд асар их маргаанууд явагдаад шин. Тэр хараа танихгүйгээр тэр яаж хараудтай тэмцэх вэ те? Бүгдийг таньсны учир таньсан дээрээсээ тэр бүгнийг засаж одоо залруулах гэдэг шин. Бид нар юуны төлөө одоо энэ хувьсэл одоо яриад байгаа юм те. Энэ болохгүй байгаа нийгмийнхаа энэ тогтолцоог ингээ хараад байгаа. Энийг бид нар бүгдийн сайн таньж мэдчихэж л бид нарыг тэгээ одоо төвсгөх гэдэг шүү дээ. Тий бид нар өөрсдийн дотор чөтгөртэй найзлсан. Дотор тий бурхантайгаач найзлсан. Хүний бурхан чөтгөрдгийг ойлголт байгаа шүү дээ тий. За мөнх тэнгэр эцэг гэж ярихаар хуучны юм ярьж байгаа юм шиг боловч бид нар энэ төлөвүүд яахааргүй монголчуудын дотор амьд байна. Тэ амьдаараа оршиж идэг юм байна. Энэ амьд төлийг өөртөө бий болгоцсон Чингис хаан маань тий яг мөнх тэнгэрээ ярьсаар агаад тэнгэр эцгийн хүчинд оршсоор байгаад дэлхийг өөрчилчихлээ шүү. Монголчууд яг энэ хүчээ эзэмшээд босч ирэхээр тий энэ дэлхийд нөлөөлөх хүч нь аваад ирдэг шүү. Удаа дараа өчнөө олон түүхэнд тий дурайсан байна. Үлдсэн байна. Зам нь татагдаад тий жишээ нь батлагдсан байна. Тэгвэл одоо чөтгөрөө танин гэдэг чинь бид нар өөрсдийн доторх агуу чөтгөрлөг төлөвүүдийг хүлээн зөвшөөрсөн. Мэдэрсэн. Бурханлагаач тий мэдэрсэн. Бурхан чөтгөр хоёрын тэнцвэрийг яаж олохоо мэдэрсэн. Бурхан талдаа буюу тий одоо тэр тэнгэр эцэг мөнх тэнгэрийн үеийн одоо тэр агуул цэвэр хүслийн дор орших үүлийн дагуу бид өөрсдийн чөтгөрлөг таллаа номхруулсан. Тэгээд тэр чөтгөрлөгтэй хар гэж ярьж байгаа талаараа энэ чөтгөрлөг нийгэм айц давтцсан тий боолчлалын бүх хүмүүсийг эрчим минээр хүнд даралт давтамж тий болох болохгүй гэд айц хүйцэд автуулдаг. Хүн болгоныг амин хувин хичээсэн тэр байдалтай төгсцсөн байгаа тий амиа хичээгээс өөр аргагүй байлд хүргэсэн тийм айхтар төвшөнд хорцсон байгаа. Зөвхөн амиа ботхоос аргагүй төвшөнд хомигдсон байгаа тий энэ бүгдийг бид нар чөтгөрлөг талаараа таньдаг. Нөлөөлдөг тий бүхий л төвшөнд энэ талаар нь одоо 3 төвшөнд тэмтэрдэг байна шүү дээ. Тэгээд энүүг ойлгочоод энэ болгоныг тэр талаараа хомж зэгцлээд яаж бурханлаглуугаа шилжүүлэх ийм хувьсгагч үйл чадамжууд аваад ирсэн учраас одоо нөлөөлнө гэж том дуурж штэ. Нөлөөлнө. Өөрчлөлнө. Бүр хувирган хувьсгана гэж энэ дотроос тий хүчтэй болсон учраас хэлж байгаа. Тэгэхээр ийм нөгөө ам бардам гэдэг үгний чинь ард тий энэ амыг хурцлж байгаа сүнс л оршиж идэг. Сүнсээ хаацсан ам бардмууд байдаг. Тэр бол энэ дотор сүнсний хүчийг тэр дотроо мэдэрсэн мөрлөөсөө
гаднаа гаргаж чадахгүй одоо зүрх сэтгэл чадал нь хаалттай, бие нь хаалттай. Гэтэ тархиндаа мэдэрчээд байгаа. Яг бол бидний сүнс энэ тархиа өөртөөгөө тэнцүү хэмжээний хувилцсан байдаг. Яг бол бид нар амьдрахын тулд тархиа ашиглаж энэ бүх давтамж долгионыг үг бодол болгож хувьсгаад тэрүүгээрээ гадагшаа илэрхийлж амьдрдаг учраас энэ дотор мэдэрсэн байгаа мэдрэмжээ гадагшаа гаргаж чадахгүй зовлон учраас бүгдийг тарих би өөрөө энийг чадна гэж хий ойрлож байгаа. Тэгээд энийг бас бардам аам шалдангүй гэж нэрлэдэг. Тэгвэл жинхэнэ одоо бардам аам тэрийг гаргах одоо бардам их багтам их хүч. Энэ болгоныг амьдралдаа ингээд үг үйлдэлгүй гаргаж чадах тэр одоо бодит байлдан дагуулалт гэдэг зүйлийг яг энэ одоо 3 түвшин цэгцэрсэн хүмүүс маш бардмаар хэлж чадна. Ингэж бардмаар хэлж ярьдаг учраас тэр олон хүнд нөлөөлж тэгэхээр одоо бидний дотор ямар агуу ертөнц байдаг тэрнийхээ одоо эрчим энергийг та хэд маань яаж өөрхөн дотроос урсгаж чөлөөлж гаргах юм. Бодтой амьдралыг тэр чигтээ агуулдаг төлөвтэй хүмүүс зөндөө байдаг штэ. Тэр дотор чинь 8 амьдрал өчнөө хүчээ авцсан бүхий л өвөг дээдсүүд маань цул дорой байсан бүхий л өвөг дээдсүүд маань бүр энэ дэлхийн амьдралын бүхий л түүхэнд орших бүх одоо амьтаа орсон төрөл авалтуудын энэ дэлхийн түүхийг бичлэгдсэн тэр бүх төлвийг өөртөө агуулсан. Тэдрээр ингээд дахин төрөл авалт хийж тэр олон сүнснүүдийг дотроо багтаацсан. Зүгээр л юм агуул дэлхийн өмнөөс бүх болохгүйг нь өөртөө агуулсан. Тэрийгээ өөрөө таньж мэдсэн тийм хүн энэ дэлхийд нөлөөлөхгүй яах вэ тэгэж одоо өөрчлөлт шинжилгээг хийдэг байна шүү дээ. Алдааг нь засаж шинжилдэг. Шин дүрм зохиодог. Өмнөхөөсөө илүү тэлж дараагийн түвшинд гардаг. Ягдвал одоо амьдрал өөрөө тэлэлт. Тэрийг хүсэж байдаг. Сүнс болон хөгжиж хувьсахыг хүсдэг. Бид нар дандаа амьдралаа дээшлүүлээ л гэж боддог үстэй. Хэн ороотхыг хүсдэг юм бэ Энийний ч ард аав тэлэлт байдаг. Тэгэхээр амьдралыг өөртөө багтааж тэлнэ гэдэг өөрөө яах аргагүй дэлхийг өөрчилж хувьсгах хэрэгтэй болдог. Ямар том юм ярьд юм бэ гэтэл хүн яах аргагүй өөрийн дотор хүчээс сэрээгээд эхлэхээр зүгээр өөрөө ирэхгүй одоо Монгол багтаж дэлхийн тухай ярьдаг болчдөг. Яриад байгаа сүнсэл ярьж байгаа шүү дээ Тийштэй бид нар ингээд дотор сүнсэл энийг хэлүүлж шин. Бид нар наана тархин дээр болохоор энэ бол яаж чадах юм бэ? Бид нар юу хийж чадах юм бэ Тэр мундгууд нь хийгээг багт би яаж чадах юм бэ? Юу дэлхий вэ? Гэдэг чинь тарих яриад байгаа шүү дээ Айц нь хүч чадлаа мэдэрхгүй яагаад хүч чадлаа мэдэрхгүй айц нь тарих тэгээд хойшоо суугаад ухраад байгаа. Дэлхий гэдэг ингээ яриад байгаа чи юу яриад байгаа юм? Бид нар сүнсэл яриад шүү дээ Дотроо агуу чадамжтай гэтээ гаднаа өчүүхэн байгаагаа мэдэрсэн тарихтэй өөрийгөө дотор байгаад орон зайтайгаа харьцуулаад чадахгүй гэдгээ мэдэрч дутаж амьдраад байгаа учраас тэр дутуугаа амьдралаас ингээд нөхөж болох эд баялаг эрдэм мэдлэг шунал хүсэл тачаал хизээч хэрэгцээ хангахдаггүй энэ завиураа ингээ гаднаас хайгаад эхлэхээрээ бид нар буруу хөгжиж байгаа байхгүй. Яг одоо бүх юм сүнслэг тал руу шилжиж байгаа энэ 90 үед энэ бол буруу хөгжил. Урд нь ингээд сүнс хаагдмал тарих хөгжиж байгаа үед болно. Энэ зөв байсан. Гэтэл одоо бүх юм хувьсж байна. Яагаад 90 солигч байгаа? Тархиар амьдардаг байсан хүн төрлөختний энэ одоо сүнс хаагдаж эхэлснээс хойш 90 үе дуусаж буцаад сүнс нээгдэж эхэлж байгаа 90 үе эхэлж байгаа. Тэгэхээр бид нар ийм сүнслэг өөрөө ирэхгүй хүн болгоно доторх аймаа би хинбэ би юу вэ би 8 амьдралд юу хийж бүтээх гэж ирсэн бэ гэж асуудаг үе эхэлсэн байна шүү дээ. Хүн болгон янз бүрийн арга замаар өөрийн ирэхгүй хөтлөгдөөд өөрийгөө тэлэх энэ сүнслэг талбарт даалт ертөнцийг ойлгох энэ одоо эрчимлөө орчлоо шүү дээ. Цаанаасаа байгаль их өөрийгөө сэргээж ам морж хүчээдийн хээжүүлж тэлэх гэж байгаа учраас бид өөрөө ирэхгүй дотор нь байгаа учраас энэ зам руу орохоос аргагүй. Тэгвэл та
Энэ талбарыг сонгож сүнсээ зэрэг арга мэдэрчтэй амь оршихуйгаа тэлж доторх ертөнцөө ойлгох замыг сонгол та яг одоо дэмжигдэнэ амь амьдралд дэлхийн ертөнцид дэмжигдэнэ. Тэр таны талд байна. Таны хүч чадал түүний нөлөөнд дор өөрийг ирэхгүй ундарч урсаж гарахад бэлэн байгаа. Та эсэргээр нь айж жичиж салгалаад энэ амныхаа үхэл алдсныг одоо үхээс айх айцаасаа салж чадахгүй бөмбөгнөд ах юм бол та дархин дээр өөрийгөө төгччээд зүрхээ хачгаал хүн үхээс айх айцаас өөрийгөө төгчж чаш. Зүрхэн нээлттэй болохоор хүн сүнс нь мөнх, амьдрал мөнх бүх зүйл мөнх гэдэг мэдрэмжийг өөрөө ирэхгүй дотроос авахар айх айцгүй болж эхэлдэг. Тэгвэл та ухраад улам айгаад бөмбөгнөө улам таны айдас болгоно дэвэрнэ. Яадгүй байгаль хувьсж байна. Тэн мутац явж байна. Сүнслэг хүний биеийн чадал тэнхээ бий болж байгаа. Бие организм бий болж байна. Та энд тэнцэхгүй байна. Та айж байна. Таны амь тэнд хэрэгцээгээ хангаж чадахгүй, дотроо хийх ажлаа хийж чадахгүй гаднаа тархиндаа баригдсан зовж шаналж байна. Энэ үед та зовлонгоор дуусахгүй зовлон таныг eerнэ. Яагаад вэ? Таны айц болгоо амилцсан. Таны сүнс дотоосоо тэлэх гэж ядчихэв. Ийм айхтар зөрчилдөөн донд та барих тусмаа улам зовно. Та улам тамж ивнэ. Улам бүх арга замчин хаагдана. Таны амьдрал тэг зогсолтонд орно. Учир нь энэ арга буруу даа. Одоо би ингэж хараад байгаа л да. Хүн болгон одоо энэ сүнс далд ертөнцийг сонирхоод тэр бүхэндээ нууцаар бүх хүмүүс одоо энийг сонирхдаг. Бүх хүмүүс энэ лүгээ орцсон. Дотоодоос нь юм хилээд байгааг мэдэрсэн юм байна тох. Тэнгүүтээ тэрнийг хүмүүсээс нууж, айж. Тий. Өөр байхаас айж. Өөр байхаас сондгоорхоос. Тий. Одоо нөгөө бөө гэл тэнгүүт одоо болохгүй бас ингээл эсэн шидийн шашин шүтлэгч одоо юу гэдэг. Инээс айх айцсандаа болоод ингээд бас баригдаа төгжигдээд тийм. Энэ бол одоо зүгээр ил болцсон. Энийг бол зүгээр өөрөөсөө харин энийгээ ярьж явж байгаадаа бахархах цаг болцсон. Өөрхөө зүрх сэтгэлийг нээх болцсон тий. Болцсон хүй. Та зүгээр чөлөөтэй дуурахад хинж таны амийг харж энэ яасаа өөр юм ярьдаг хүн бэ гэж харахгүй. Одоо бүгд дотроосоо хүлээн зөвшөөрд эхэлж байгаа. Тэ? Одоо баг та зоригтойд нь орно. Баг та энэ нийгэмд өөрчлөлт хийх хэмжээний тэр зүрх сэтгэлтэй хүнийхэн тоонд орно. Та бүр эерэг нь олцсон байна тий. Та тренд нь олцсон байна. Та брэнд нь олцсон байна. Та төрүүлж халахж байна. Тий. Юундаа энийг хорьсон. Одоо тэр цаг ч өнгөрцөн. Тэр цаг бол одоо аль эзэний өнгөрчлөө шүү дээ. Бидний сүнс тэрслээд энэ биеэ эзэндээ тэхэлцэн учраас та сүнсээрээ байх нь одоо жинхэнэ модонд орж байгаа байдлаа. Та зөв явж байна гэсэн. Харах хандлага чинь хүрэх газар чинь зөв байна. Сүнсээрээ ирж ивэл. Одоо урд нь бол маш сайхан одоо мэрэгжилтэй, мөнгө төгрөгтэй одоо нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхтэй ажил мэрэгжил эднэр бол их гоё харагддаг байсан бол одоо эсрэгээр энэ талд ертөнц сүнсээ хөгжүүлж байгаа сүнснийхэн дуулаг зүрх сэтгэлээ нээж байгаа ийм хүмүүс одоо энэ шинээр бүр номер 1 болчихлоо шүү. Тийм шүү дээ. Хуучин IQ-гийн одоо чадамж өндөртэй хүмүүс одоо хамгийн хүндлэгдэг л шүү дээ. Оюун ухааны чадамж өндөртэй. Оюун ухааны чадамж тий. Сүнсээ хадсан оюун ухааны чадамж өндөртэй хүмүүс хүндлэгдэг байлаа. Одоо тэгсэн чинь зүрх сэтгэлээ нээж чаж байгаа хүмүүс хүндлэгдэж байна. Яадгүй тэд илүү амьтай, илүү нээлттэй, илүү одоо байгууллага чанар хамт олон дотроо өсөлт хөгжил хаанаасаа сүнснээсээ тэр чимээ нэрийг уурсгаа илүү чадамжтай, чадвартай, нээлттэй одоо бүх зүйлийг ингээд цаашаа юунд ч тааж үзэл бодол хаацаглахдахгүйгээр чөлөө урсгаж байгаа учраас өнөөдөр сэтгэл зүрхэн нэгдсэн хүмүүс одоо энэ байр нь одоо дээшээ гарч ирж байна. Дан IQ ярьсан шинжлэх ухаан ярьсан бүх юмыг мөчөд байдлаар тулгсан энэ нийгэм одоо хаягдчих шин. Шашин шүтлэгдээ мунхарсан одоо зүгээр очиад залбираал нэг жилийн цэцлээ хийлгээл ингээд бүх юмаа даатгаа явдаг байсан сүм хийд чинь хүчээ алдчих штэ. Ягдвал таны зүрх сэтгэл дотор таны дотор хайгаад байгаа бурхан чинь би. Айгаад байгаа чөтгөр чинь би энэ тархи чинь чөтгөр штэ. Сүнс чинь бурхан чинь штэ Тэгээ энэ хоёрын тэнцвэрийг олоод сурцсан та хинээр заслаа хэлэх юм. Өөрийгөө засна.
Хинд та одоо нөлөөлөх юм. Тэр хүний амьдралд нь ямар ч төвшин жолоодод босгоод ирнэ. Тэ? Бүх юм одоо энэ сүнсээ нээх буюу зүрх сэтгэлээ нээсэн икотэй хүмүүст л биш. Хин нэгнэр одоо манифест хийлгэж мөнгө төгрөг дуудуулах. Тийм. Хин нэгнэр одоо заслаа хийх. Энэ Хүнд бүгд чинь найдах бүр байхгүй тийм. найдах цаг чинь өнгөрсөн. Өөртөө найдаа, Өөртөө өөртөө эзэн болоо тийм. Өөрхөн хүч чадлыг нээ. Тэгэх юм бол танд ингээд бусдаас хамааралтай бүх талбар хаагдаж тий. Өөрөөс чинь хамааралтай бүхий л ертөнцид нөлөөлөх талбар чинь нэгддэг. Ингэж хүний амьдрал дотоодоо хувьсаж тий. Агуулдаа эврэхэ болж. Өөрөө өөртөө эзэн байж. Тий. Мөнх тэнгэр одоо ивэж. Тэнгэр эцэг нь түшиж. Нөмөрлөж тий. Хүсэл болгоны чинь тэнгэр эцгийн дээд хүслийн төлөв ижилсэн хүсэл ботход л хүсэл чинь тэр даруйдаа биелж түүнийг биелүүлэхийн тулд мөнх тэнгэр дээдсийн амь амьдралын бүх урсгал таны төлөө урсна. Энэ хизээ ирэх үү гэхлээр хүний нөлөөллөөс гарч өөртөө эзэн байхад энэ бүхэн ирээд. Тийм. Өөрөө аяндаа хийгддэг. Өөрөө бүх зүүн совин ороод ирдэг тий. Болох бүх үйл явцыг дотроос нь бүгдийг нь замын засаад жимийг нь тодорхойлж идэг. Тэгээд энтэй холбоотой яаж хийх вэ гэдэг нэг юмч бодохгүй сүнс зүрх сэтгэлж нэгдээд бүгдийг хийнэ гэдэг тий. Тэрийг хийж чадах хүсэл, тэмүүлэл, хүч чадал өөрөө аяндаа дэмжиж орж ирээд яаж хийх тухай бодохчгүйгээр бүгд дотроосоо заа урчлагаатай дотроосоо амьтай тий зүгээр л өөр аяндаа урсгаж хийж эхэлдэг учраас тэр цөөхөн монголчууд тэр дэлхийг чинь өөрчлөд байна. Тэгээ энэ зөв урсгалдаа ороод гооч. Тэхийн тулд подкастуудаа сайн сонсоорой тий. Бидний хэлэх ярих энэ нийгэм тэрсэж босч ирж байгаа үзэл бодол болгонд нэгдэрээ өөрсдийнх нь дотроос ижилсээрээ тий. Ингэж ижил энэ нийгэм чи өөрчлөгдөж энэ төр засагч нь зэгцэрнэ. Ядвал таны дотор тий мөнх амьдралыг мэдрэмжийг тээсэн мөнх сүнсний урсгалыг багтаасан мөнхийн одоо тэр улс орныг тий бүхэлдэн ингээд багтаасан ямар ч айцгүйгээр амьдрах тэр ухаан ухамсар түүнийг үлдэх арга ухаан байгаа эн чин тэр төр засагч юм баггүй. Хүн болго энийг ижилсүүлээд арга амьдрал дээр нийлүүлээд тэрийгэ бүтээхэд тий Монголын төр хүчрхэг болно. Тэрнээс бид хин нэгэн хүн гарч ирээд Монголыг төрийг өөрчлөн гэж найдах юм бол хизээж бид нэр одоо байгаагаас дээшлэхгүй байхгүй да. Гэтэл нэг айхтар хуурдаг зүйл бидний тархийг хуурж идэг. Ядвал бидний сүнс хөгжих твших хүсэлтэй тархи маань энийг байнга өөртөө тусгаж авч хөгжиж хувьсах хүсэлтэй. Тэнгүүд хүмүүсийг материалын ертөнцид эд баялагтай зээлийн ертөнцөөр хангаад бүх хэрэгцээг нь хангаад зүгээр л энэ тархин дээрээ бай зүрх сэтгэлээ битгий нэ гэдэг юм тархины юм хөгжил хувьслыг явуулаад байгаа учраас хүмүүсийн сурах одоо сургуулийн одоо мэдлэг мэдгэдэгхэн дуусгаач боллоо суралцах хэрэгцээ ханахаач боллоо дуусашгүй их мэдээллийн орон зай байна. Эндээс та сураадлаа та сүнсээ хасаар л байна. Та тархи оюунаа хүчрхжүүлээ зүрх сэтгэлээ боомлол бай. Одоо ганцхан хувийн ачаагээл тархичин хөгжөөд байвал та бүр маш том хаалт өгчээ шорон дотор оюун бодлынхын шорон дотор ганцхан биеэрээ амьдарч ин гэсэн. 3 биений түвшний ганцхан биеэрээ. Тэгвэл та хизээч нэгдэхгүй. Гэхдээ таны дотор хөгжиж хувьсаад эд баялагтай болоод энэ болгоноо хийж чадаад байгаа юм шиг санагдаад байгаа. Үнэхээр тэр чинь болж байгаа. Гэтээ таны дотор сүнс чинь шансаар л байна. Зовсоор л байна хичнээн агуу эд баялагтай болоод хичнээн их мөнгөтэй болоод тэр хүн зовж байгаа штэ. Дотоод хүүхдийн айц шарах нь өөрийн зовоож махан бие нь сүнсэн дэлэх гэж дотроос нь зовиор өгч юм. Тин сүнс чинь хаагдаж зовоод байна. Зовоод байгаа мэдрэмжийг та дотор амнаасаа мэдэрч байгаа учраас зовж ин гэж ярьж байгаа. Ам чин зовоод байна, сүнс чин зовоод байна. Юунд вэ? Таны оюун ухааны хүчрхэг байдал. Яагаад вэ? Тэр тэндээ болоод байгаа учраас зүрх сэтгэлийн нэгэ мартчих. Тэгээд тэрсэлцэн хүмүүс бий болдог. Дотор зөрчилдөөнтэй хоёр туйл эмгэгтэй
өөрийнх нь ингээд сүнсийг нээхийг мэддэг хэвээр мөртлөөсөө нээчихээс айдаг айцтай. Тийм хүмүүс би болдог ш. Сая түрүү нэг хэлсэн шүү дээ. Айку буюу тархины юу ирэн байсан бол одоо зүрх сэтгэлийн ирэн эхэлчлээ гэдэг чинь тий. Тэнгүүд одоо бид нэр үр хүүхдүүдээ яг тархиныхаа тэр айку үзэл бодол юмараа хайрлаад байна уу? Үнэхээр цад зүрх сэтгэлээсээ хайрлаж байна уу гэдэг нэг харах цаг болсон юм шүү тий. Тий. Одоо бид нар чинь үр хүүхдээ айц тархиараа яг өөртөөхөө тий сурсан агаар хүмүүжүүлэх бид нар хүүхдээ шарнадаг юм. Бид нар энэ нийгмийн одоо тэрсэлж яриул тий. Энэ нийгмийн сургалтын систем, энэ нийгмийн боловсролын үйлчлэгийг бид нар хүлээж аваад хүүхдүүдэд өгöd байвал тэд тэрүүгээр тархинд бэлхаж тий зүрх сэтгэлийг нээх ямар ч үйлдэл хийх байгаа нь хамгийн аимшигтай тий. Зүгээр л тархийг бөмбөгдөж тамруулаад байгаа. Тэгээ зүрх сэтгэл нь хаалттай. Тэгээд бүгд ээж аавын трам гэр бүлийн одоо тий бие биенээ ойлгохгүй зовлонт тойргийн амьдралаас болоод биеүүд нь зовоод хаалттай болчихжээ. Сэтгэлийн хинч нэхийг хүсэхгүй учраас тий. Тэгээд оюун ухаан нь одоо харьцуулалт ихтэй оюун ухааны нийгэмд амьдарч байгаа учраас тий амжилтаараа өрсөлдөж тий одоо чадамжаараа ингээ гайхах хэвээр болж байгаа учраас асар их хүчлэлтэйгээр оюун ухаан хөгжөөд зүрх сэтгэл нь өөр ирэхгүй хаагдах замд байгаа. Тэгээ нэгдэх хүсэж чинь тэд маань. Гэтэл нэгдэх гэхээр ураг удмынхаа итгэл үнэмшлээ хэлхээ. Тэр чигт наад зүрх сэтгэлээ нэгэд үзээрэй чигээ хаач чинь тий. Тархинч бас томрохгүй байгаа. Ягаад тэгэхээр энэ гажуудалд энэ их шахалтаарамтанд тэр хүүхд улмал бас ягаад вэ? Хүүхдүүд улам тэрслүү болж байгаа шүү. Тэдтэй энэ сүнсний ирэн ирсэд бүгд татарсаа мэдэрч байгаа. Бидний хүүхэд биднээс ухаантай сүнстэй. Тэ? Бид нар ингээд 50, 60 жил, 40 жил хайрцаглагдсан бол тэд арай бага хайрцаглагдсан маа. Тэ? Бид нар сүнсээс ирэн гэдэг нь энэ хайрцаглагцыг итгэл өмжил болгоно тавьж явуулж ийж тий сурсан мэдсэн бүх юмаа үүсгэж ийж сая дотроос зүг сэтгэлээ нээж тий тэндээс гарах агуу аим амьдралын урсгалын ухамсараар оюун ухаанаа тэтгэж ийж бид тийм агуу болж байгаа шүү дээ. Тий агуу монголчууд бий болох хэвээр. Тэр Чингис хаанууд бий болох хэвээр тий. Гэтэл ийм байгаа үед одоо бидний хүүхдүүд яг үнэндээ сургууль явахыг хүсэх болж эхэлж байна. Бүгд дотроо дургу байгаа. Гэтэ ээж аав нь хүчилж байгаа. Нийгэм шаардж байгаа. Нийгэм шаардж чинь эцэг эхчүүд өөрсдөө тэрнийг шахаж чинь өөрсдөө хуучин хэв дадал руу яг оруулах гад хайрцаглах гад байна. Тийм. Энэ бол одоо явахгүй. Явахгүй. Тэгээд дээрэс нь ялангуяа сэрсэн одоо гэр бүлийн хүүхдүүд бүгд сургуультай дургу болж. Бүгд тий өөрөө ирэхгүй ээж аав нь тэлээд эхлэхээр ам ороод амтай болоод тий. Тэр амьдралын эрчим нэрийг хүүхдүүд рүүгээ шингээгээд эхлэхэд тэд чинь ам ороод өөрийнх нь сүнсээрээ байх боломж орж ирээд чөлөөлөгдөж байгаа учраас тий. Тэд одоо нийгмийг хараад гайхаж яагаад ээж юу вэ гэхэд гайхаж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө одоо хүүхдүүдэд ойлгох хэмжээний өсөөч хөгжөөч. Зүгээр аим орооч. Аим орооч. Тийм. Хүүхдүүд маань бидрийг хувьсах гад ирсэн, удамд минь заалгаж орж ирсэн тий. Удмын маань эрчмийг аим амьдралыг тэлэх сүнснүүд нь тэдний дотор байгаа. А бид тэднийхээ гүүр нахгүй тэдрийг аим оруулах хэвээр. Өөрсдөө нь амьдруулах хэвээр. Гэтэл хамгийн нэг айхтар зүйл нь тий. Тэг юу сурж юу мэддэж тий хүмүүжээгүй хүүхдүүд зүгээр нэг буруу эрхэлсэн тий. Энэ ирчүүлээд дуурсан тийм эцэнгүй хүүхдүүд болчиход гэж яаж шээ. Тэгвэл тэд чинь тий энэ амьдралаас сураад байгаа юм аа. Бид зүгээр сүнснээс иргэн санаж тархиа ингэж нээж идэг баг. Таад боддоо тий энэ одоо зарим хүүхэд болгон математик сурах албагүй хахад бүгдэнд нь математик заагаад тэндээс 2 3 л цайлж байна. Ямар нь цайлж байгаа. Дотор нь үнэхээр IQ-н чадамж өндөртэй, материалын чадамж ихтэй тий. Одоо арга билгийн төвшөнд өгөгдөлтэй. Аим амьдралд ийм одоо энэ математикийн суурьаар тий амьдрах юм амьдралын урсгал дотор хувь нэмрээ оруулах хэвээр сүнснүүд тэнд цайлаад байгаа. Тэгвэл урлаг уурын сайханд тий ийм маш тийм төсөөлийн ертөнц буюу кино жүжиг зохиолд
Бүр ийм хийсвэр далж ертөнцийн тий эрчим энерги удирдах төвшний эдцэн шийдтэн сүнснүүд яах вэ? Жишээ нь Тийм шүү дээ. одоо сүнсний уншлага тандалт хийж яхад эссэн шидийн цор ганц өгдөлтэй тий амьдралын урсгалаас өөртөөхөө хийж чадах хэмжээд тэлэлт гаргаж чадах өгдөлтэй давцдаг сүнснүүд бараг байхгүй тий. Давцсан ч арай нэг өөр юмар өөр байна. Тэгээд энэ хурууны хийнүүд чинь бүгд өөр ах шин. Тэгэхээр одоо ингээд бүх юм шинжлэхдэж өөрчилж байгаа яг энэ цаг үед те энэ сургуулийн боловсролын систем бол үнэхээр хуучирчжээ. Энэ бол төгжээ гацаа. Тэ одоо боловсролын системд шинжилэлт оруулах цаг нь болцоод идэг. Энийг хийхгүй байна. Одоо тэр хүүхдүүдээ яг хүсэл сонирхол ирмэлцлээр нь те сургадаг. Яг тэрүүгээр нь чиглүүлгээ явдаг те. Бусад юм нь одоо шинжлэх ухаан одоо энэ техник хөгжсөн AI ярил зөвхөн ерөөсөө ганц асуулт асуугаал тэр өөрсдийнхөө мэдээллийг авчиж шít. Ийм үед одоо тийм одоо хуучны сургалт энэ систем ерөөс тохирохгүй байхгүй. Хэрэггүй байхгүй. Яг онцлог сүнсний чадамжинд нь тохируулсан яг тэр гоё хүслээр нь хөгжүүлэлтийг хийдэг. Яагаад гэвэл хүүхдүүд дотоосоо хүсэж чинь тий. Яг тэр хүслийн дагаад хөгжүүлээд байхад тэр сүнс өөрөө тэрийг хүсэж байгаа учраас хүсэж байгаа гэдэг номер 1 хүслийнх нь цаана энэ дэлхийн амьдралын урсгалд яг одоо хийх ёстой сүнсний ажил байдаг. Тэрийг ингээл урсгалаан чиглүүлэхэд зүгээр төрөлх авьяасууд нь ишлэгдээд тэр амьтай юмны чинь дотроос ам орж гарч ирдэг болохоос биш тэрийг гаднаас хин нэгэн зогсоо зайгүй заагаад хүчлээд сурдаг л та тий. Тэр хүүхэд авьяас болоод байгаа юм биш байхгүй. Сонирхол нь байна. Тэр зүгээр дотогшоо эргэн саналтыг хийлгэж байгаа. Тэр сургаад байгаа бүх юм. Тэр сонирхлынхаа дагуу хөгжүүлдэг тий. Өөрсдөнд нь итгэлийн алдуулахгүй биеийнх нь одоо хаалт би одоо махан биеийг хаадгүй гимтээдгүй сэтгэл биеийг нь аниулдаггүй нээлттэй тий. Оюун ухааныг нь хайцгалдаггүй задгаа сэтгэлгээтэй ийм байдлаар бид тэр хүүхдүүдэд хөгжүүлээлээвэл энэ урсгалыг бид нар дэмжиж сургалтыг шал өөр түвшинд гаргаж ич чадвал сургалт биш зүгээр хөгжүүлэлт гэдэг нэрэнд оруулж чадвал тий. Багш гэдэг биш зүгээр чиглүүлэгч заамчлагч гэдэг нэрэнд багш нар зүн савин чадамж өндөртэй хүүхдийг мэдрээд тий төрөлх урсгалаар нь явуулж чаддаг. Яг багш байх хэвээр цаад өгөлтэй хүмүүс нь л багш болдог тий. Дугаараа хүслээрээ. Амьдрахын эрхэнд тий. Нийгмээс одоо багшийн сургалт үнгүү алдсан учраас биш. Хүслээр нь өдөөдөг явуулдаг тий. Зөв замчилдаг тийм одоо байдал руу оруулаасаа билээ. Муу байлахаас айлгадгүй тий. Мууг нь таниулж мэдүүлээд яадгүй сүнс болгон муугаа мэдчихэж тэр муу байгаа зүйлийг тэмдчихэж одоо тэр хөгжлийн эерэг төвшинлөө хувиргах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас муу байхын ч хүлээн зөвшөөрдөг. Муугаа зөв одоо заалах аргын ч заадаг тий. Тэгээ шорончгүй, эмнэлэгчгүй, хүслээрээ явж байгаа үед махан бие чинь өвдөхгүй. Сэтгэл бие чинь завиндахгүй тий. Итгэл ухаан чинь алдагдахгүй. Зүрх сэтгэл нээлттэй үед тийм ерөөсөө хэрэг төвөгч гарахгүй. Ингээл жихэн бүтээгч нарыг дэмжсэн тий. Энэ нийгмийг өөрчлөгч одоо арын тий үр хүүхдүүд бэлэн болгож сэхээсэн бүгд эзэн сэтгэлгээтэй энэ одоо улс их орондоо хийж бүтээхээ ам бартам хийдэг тийм сайхан одоо хөдөлмөр гэдэг зүйлийг жинхэнэ тий бүрэн одоо хүчин чадлаар нь амьдралын дэмжлэгийг авч урсгадаг ийм болгож чадвал бид нар сая өөрчлөлтийг ядаж өөртөөрөө дэмнэж хүүхдүүдээрээ зүтгүүлж уртаа гаргаж бид нэр тэрийг хийхэд л болно. Эцэг эхчүүд. Тэгээ эцэг эхчүүдээ хүүхдүүдэд нөлөөлдөг энэ айдас хүчийн, итгэл үнэмшлийн хүмүүжлээ өөртөө л хүмүүжүүлэхэд зарцуул. Та нар зэгцэрчих юм бол хүүхдүүд өөрөө аяндаа сулраад дотор хүсэл нь өөрөө аяндаа тэмүүлээд авьяас чадна чинь нэгдчих юм аа. Та нар хүүхдүүдээ тий гацаа олж байна. Тэгэд гэр бүл өвөө эмээнүүд тий ингээд жигдрээд ирэхийн алдад сая тий ам орсон ам бол ачаагүй байдалтай амьдардаг тэр үе өнгөрсөн элбэг хангалуун амьдрал тэгээд энэ болгоныг саадгүй хийж чадагч нөөц хүчин зүйлүүдийг агуулгач
хизээч багдашгүй нөөцтэй бие хүмүүс эзэн суусан өөр дээрээ ирсэн. Ингээд л энэ нийгэм чинь жижигэн зэгцэрхээр том нь өөр аяндаа босоод ир. Ингэж одоо бид нар улс орныг өөрчилнө. Руугдуучин хамгийн хүсэж мөрөөж исэн ямаараа явахаар тэнд яг бүрнээрээ дүүрнээрээ амьдрах гэдэг шин. Тийм. Аж ахлаараа өөрийнхөө эрх чөлөөгөөр амьдрах гэдэг шин. Тэгээ энэ болгоны чинь яриад нийч тийм биш. Энийг чинь жишээ нь хүмүүстэй өөр өөртөө ажилдаг. Ялангуяа ээж аав нар сонсоосаа билээ те. Өөр өөрсдийнх нь гацаа, өөр өөрсдийнх нь гурван биений төвшөнд таны оюуханы юу хааж ин тэрийг олж нэ. Тэ? Та юун дээр хаацаглагдаж бодогдоод байна. Тэр нь та итгэж уншчих. Тэрийгэ чөлөөл. Ядвал итгэлээрээ та бүх амьдралаа бүтээдэг. Итгэсэн зүйлдээ таны хөл гар хөдөлдөг байхгүй юу? Тэгээд та зүрх сэтгэлээсээ юу хүсэж байгаа? Хүслээ биелүүлэх гэсэн юу саад болоод байна. Тэ таны зүрх хаалттайгаад шүү дээ. Тийм учраас хүмүүс өөрхөн дотоод хүслээ хойш нь тавиад тархиныхаа айдас амьдралыг тэгстэй ангистай гэдэг үзэл бодлоо урдаа тавьж амьдрснаар алдаад байна. Тэгвэл зүрх сэтгэлийн тэр хамгийн дотоодоос яг одоо юу хүсэж байна? Тэрийгээ ихэд юу саад болж байна? Тэ тэн дээр таны зүрх сэтгэл хаалттай байна. Тэрийг нэг гацаануудаа тайл. Тэгээд бие хийгээд хөдлөх гэсэн би чинь гацаад хөдлөхгүй нам зогсчод байгаа л тий. Танд багтаа авсан энэ болгоны чадахгүйгээ ботцсон маш том хаалтууд байна. Тэрийг нээж чөлөөл тий. Тэндээ итгэхэ бол, юусаа итгэхэ бол. Итгээд хүлээгээд авцсан юм болгондоо та өөрийгөө хорих шоронд гарын үсэг зууж тий. Одоо чанга дэглэмтэй шоронгийн төвшөнд өөртөө харьцсан маш тий. Өөртөөхөө итгэл үнэмшлийн төвшөнд. Үнэнгээд итгэцэн болгондоо шүү дээ. Жишээ нь миний хүү тэгж хөдөлж болохгүй, ингэж хөдөлж болохгүй. За одоо ингэх ёстой, тэгх ёстой гэж заасан, замжилсан одоо маш олон төрлийн харах үнцгийг хаагаад 2-3 арга хэвшүүлсэн энэ таны итгэл үнэмшил. Та энийг л үнэн гэд итгэсэн учраас энэ замаар л зогсоо зайгүй нэг тойрогт эргэлдээд. Тийм учраас та хизээж тавирчтэй таны дотроос эрх чөлөө мэдрэгдэхгүй. Хүн гаднаас эрх чөлөөтэй болдгүй. Гаднаасаа эрх чөлөөтэй болчихно гэж сэтгэсэн бүх юм худал идэг. Та тэрийг дотроо мэдэрч байгаа ч тий. Тэндээс мэдрэхийг хүсэж байгаа ч тий. Тэгвэл та зөвхөн гацаануудаасаа гар. Та таг гацсан, хөшцөн тий. Хөдөлгөөнгүй болцсон байна. Тэгээ сайхан амьдралыг хүсээд байна. Тийм байдгүй маа. Хүлээснээсээ гарах хэрэгтэй тий. Тэгэхээр яа харахгүй энэс гарахын тулд хүн өөртөө л ажиллах хэрэгтэй болдог. За энэ бүх талбар дээр тий бид нар одоо цаашдаа подкастуудаа хийн, үйл ажиллагаагаа тэлнэ тий бидний одоо хэсэг хамт олон яг өөртөө чөлөөлөд явж байгаа энэ зам мөрөө нийлүүлсэн нэгдмэл нэг хүчнийхэн болоод тий өөр хоорондоо бүх чадал чансаагаараа нэгдээд энэ болгоны хийн гэж сэтгэлдээ багтааж чадж байгаа. Итгэлээрээ нэг одоо дүрлцүүлж чадж байгаа. Оюун санаагаараа нэгдэж 3 биений төвшөнд босч ирэх гэж байгаа хамт олон би бид явандаа энэ талбар дээр нэлийн тэгээд цаашдаа түгээлтүүд хийн. Тэгээд одоо нийт тэрээс сэрэх босох энэ эдих дайнууд өрнөн бид юунаас чихгүй. Та нар маань ч гэсэн битгий даалд өртөнд сүнс гэдэг одоо ийм өөрийгөө хайрцагласан, бусдаа сайсан, эцсэн зүйлүүдийг одоо задал ил бай. Ямар юм бэ? Юунаас хайд? Юунаас хайд? Хамгийн гол нь айгаад байгаа юм чинь зөвхөн итгэл үнэмшилж чинь шүү дээ. Бусад юу гэх бол гэдгэл айцсан шүү дээ. Ийм айцсандаа болоод дотроо хүсээд идэг. Тийм. Ийм айцнаасаа болоод биднийг айлгаад байгаа хүмүүст удирдуулаад байна. Айцтай хүн л удирдуулдаг. Айцгүй хүн нэгддэг. Айцтай хүн л амиачдаг. Айцгүй хүн амьдралтай нэгддэг. Хүчээ авдаг. За тэгэхээр одоо цаашдаа бидний явуулж байгаа цуврал подкастуудыг дэмжиж олонд түгээгээд тэгээд цаашдын маань үйл ажиллагаанд оролцоод тэгээд нийгмийг өөрчлөх одоо энэ байр суурин дээр бид нэлийн далаацтай ажиллана. Энийг дэмжиж өөр өөрсдийнх нь дотоос огшоод босоод ирээрээ.
нийгэмд маань одоо өөрчлөх тий хувьсэл хийх одоо нэг тэрслэн үзэлж байх тий өөрчлөх юмнуудын санаа оноо юу байна тий комент бичээд энэ бид нартай нэгдэж болно. Нэгдэх цаг болцсон тий. Хүрээд сайхан ярилцъя. Сууя тий. За тэгээд Тэнгэр газрыг холбогч Эрчим энергийн сувгаас та бүхэндээ энэ нэрийг Тэнгэр эцэг мөнх Тэнгэр дэс хоёр маань холбож байгаа учраас тэдний эрчим энергийн өмнөөс ярьж байгаа учраас нийт монголчуудаа сэрэгч байгаа учраас Тэнгэр газрыг холбогч эрчим энергийн сувгийг дамжуулагч бүтээгчдийн ертөнц цуврал подкастуудынхаа дараагийн дугааруудыг хүлээгээрэй манайх. За баяртай.